Баялаг бүтээгч нэвтрүүлгийн ээлжид дугаарын зочноор Монголын анхны шүдний сойз Ident брендийн үүсгэн байгуулагч Нүүр амны их эмч Ангах ухааны доктор Ану дээр өргөдөн оролцож байна. Нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр үндэсний үйлдвэрлэгч Бурамхан брендийн үүсгэн байгуулагч Солонго өргөдөн оролцлоо. Урилгын маань хүлээж авч нэвтрүүлэгт оролцох зөвшөөрөл олгосон маш их баярлалаа. Та бүхнийг бас ийм гоё нэвтрүүлэг ээжтэй бас хийн хаана юу хийж байгаа гэдээ таниулж агаад бас баярлалаа гэж хэлье. Монголд шүдний сойз хийдэг тухай бүр ерөөсөө ингээд үйлдвэрлэдэг тухай бүр ерөөсөө төсөөлөөгүйсэн. Ягаад ч маш олон жилийн хугацаанд импортын сойзуудыг ингээд ашиглаж ирсэн. Тэгэхээр ингээд надад бол бүр маш гайхалтай санагдчихээн тий. Ягаад ер нь сойз хий гэдэг одоо санаа гарсан бэ? Хизээ ер нь бодож болов? Би 2013 онд Монголд ирээд шүдний сойж худалдаж авах гад дэлгүүр гараад бас яг нөгөө өөрийн бодож исэн хэрэгэлдэг тэр сойж маань бас байхгүйсэн. Яг нөгөө юм чи яг миний аманд таарах те яг энэ сойж зөвдөө гэж бодох шүдний сойж таарахгүйсэн болохоор яг тухайн үед бол яг Монголд одоо ингээд бас шүдний сойжны үйлдвэр байж болтгон болоо гэл бодож явсан. Тэгээд дээрэс нь бас яг ингээл практик дээр одоо ингээ 20 жил ингээ ажиллаад хүмүүсийг ингээл яг л боловсрал олохгүйгээр зөвхөн ингээл шүдийн цоорсон шүд олгоныг нэмчлэл ингээл яваад ах юм бол энэ бол нэг дуусшгүй ажил шиг санагдаад тэгээд биднээс эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг ингэж үйлдвэрлээд тэгээ араас нь боловсралыг ингээ олох юм бол илүү зөв одоо нэг уялдаатай ажил болох юм байна гэж бодсны үндсэн дээр Монголда шүдний сойж үйлдвэрлэж байгаа. Би энэ Ident гэдэг ингээд нэрний утгыг бас асуумаар санагдлаа. Юу гэхээр яг нь Ident гэдэг би зүгээр өөрөө хувьдаа бодохтой болохоор iBallet гэдэг нэг орс юу гэдэг шүү дээ. Нэг Google-ын киноны Баатар тэрнтэй холбож нэр өгсөн үү? Ямар утгатай вэ? Энэ нөө Японы хэлний айш дээр үгээд. Айш дээр би чам таартай гэдэг үү? Тийм нөө хайр шүд гэдэг утгыг оруулж ирэх гээд. Тэгээд яг нь нэрэн дээр бас нэлээд бодсон. Тэнгүүдээ хайр гэж бас болох юм байна. Одоо бас нөөний AI гэдэг нөөний химэл оюун ухаангаас нэлээд бас хүмүүс мэдээд байгаа ш. Тэр утгаар нь Ident гэдэг нэр өгсөн. Ident брендийн үүсгэн байгуулагч Ангах ухааны доктор Ану дээр Породент шүдний эмнэлгийг 2014 онд үүсгэн байгуулж өдгөө 3 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бол 2024 оноос шүдний сойзны үйлдвэрлэлийг эхлүүлж Монголын анхны шүдний сойзны брэнд Ident-ийг үүсгэн байгуулж нийт 50 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Тэгвэл шүдний сойжтой болын үйлдвэрлэлч гэж бодсон байгаа байхгүй. Тэгээд дунд чи хийх ёстой, үйлдвэрлэх ёстой. Дээрээс нь нөгөө нэг гарч ирсэн бүтээгдэхүүнийг зарах ёстой, борлуулах ёстой, мөнгө олох ёстой гэдэг. Тэр бүх процессыг бүр яг ингээ алгасаа авсан байгаа байхгүй. Айгүй нийтдээ. Тэ одоо бас яг үр дүнд нь те яг нийгмийн хүрээндтэй одоо энэ үүсээд байгаа шүдний цоорл гэдэг чинь одоо маш том асуудал шүү дээ тий. Одоо юу гэдэг вэ? Шүдээ дутуу арчилснаас болоод суур эмгэг өвчин яасан хийсэн гэл ингээл хүүхдүүд бараг том хэл улсуудын дунд байгаа асуудлыг шууд үндэсний үйлдвэрлэгч болоод ингээ шийднэ гэдэг нь бас аюу гайхалтай шийдэл байна л да тий. Тэгээ та ингээд одоо эмч байснаа гинт үйлдвэрлэгч болж байгаа хоёрын хоорондох одоо ялгаа зөрүү одоо бэрхшээлтэй зүйлүүд юу вэ? Одоо эсвэл бүр амар гоё юм уу? Яг үйлдвэрлэгч болснараа бараг амьдрал үтсэн гэж хэлж болно. Яг үнэнээ л хэлбэл тий. Яагаад гэвэл тий үндэсний үйлдвэрлэл гिचээд тий тэгэнгүүтээ шууд одоо юу импортын бараатай биднээс нэгт өрсөлдөх шаардлагатай бол тулгардаг. Тэгэхээр яг энэ чинээс болол одоо
ингээ шинээр одоо бусад салбаруудыг яад юм мэдгүй. Гэхдээ бол яг одоо манай яг өргөн хэрэглээний одоо шүдний сааж гэдэг салбар дээр бол ямар ч нөгөө нэг эрх зүйн зохицуулалт нь одоо арай нэг таатай муу ээлтэй бол байхгүй. Яг л биднээс ингээ нөгөө зах зээл дээр ингээд гадаадаас орж ирсэн саажнуудтай ингээ өрсөлдөх одоо шаардлага тулгардаг. Тэгэхээр энэ нэгт бас нэг тодорхой хэмжээний жоохон ээлтэй байгаад тий татрын бодлого гэхээсээ илүү биднээс одоо яг нөгөө нэг дийлэр болоод дэлгүүртээр очоод дэлгүүрийнх нь лангуун дээр очих тэр боломж нь надад хангагдагсаа гэж нэгдүгээрт боддог. Хоёрдугаарт болохоор за тэгээд үйлдвэрлэгч болно гэхэр чинь биднээс чинь Монголда бүх юмыг нөгөө нэг ширхэг одоо юу гэдэг эд ангиас нь ахуулаад ингээд үйлдвэрлэхээс ингээд бас жоохон хэцүү шттэ тий. Тэнгүүтээ нөгөө нэг кластерын одоо систем нь бас нэг жоохон хөгжөөсэй гэж бас боддог. Одоо тэнгүүтээ биднээс чинь ингээд одоо нэг л ингээд ганцхан соож хийхин тулд бүх юмыг нөгөө өөрөө нэг бүрчлэн ингэж нэг хийх гээд тийх тусам нөгөө нэг илүү олон зардлууд гараад идэг. Тэгэхээр нөгөө нэг бас үндэсний үйлдвэрлэлүүд маань босож чадахгүй байгаа нэг асуудал юм болов гэж харж байна да. Гэж би энэ чи аягүй сайн чадах юм байна. Одоо энэ 100 харсан байна аа. 100 харсан. За. Одоо энийг юу вэ? Хэдийг авах вэ? 6. 2 4 6 мөн үү? 2 4 6. За, илүү сайз хийчих үү. За, эхлээ үлээлгэлээ. За, одоо энийг үлээлээ. Болж байгаа хаа? Болно. За, энийг ийшин тавилаа. Одоо доош нь харууллаа. Сойж. Оо тэгэл тааш наруулаа. Би юу цагийн ажил авах юм байна дөө. Арга босчих юм шүү. За. За. Тэгээд ар нь хаана? За. За та хараарай. За. Инхүү. За явах уу? Ингээ сайн доош нь дарчихгүй бол наад үчи дэше гүйчээд. За. За. За одоо явах. Ингээд дээдлэр илж нэг юм. За нэг сайхан илээ. За илээ. За уугар юм байхгүй. За. Нэг л та. Тий. За. За. Наач гисчиж байгаа байхгүй наачаад. Бүгдийг хийгээд байна тий. Бүгдийг хийгээд. Тэгээд одоо ингээ. Оо. Би нэг авч болох уу гэхгүй юу? За ингээд цай зүйлтэрлээ. Ингээд дэлгүүрт очдөг ахна шүү дээ манайхаа. Төдөө Монголд үйлдвэрлэл явагдаж шүү. Тус хойцны үйлдвэрт сойзны үс суулгалтаас эхлээд үсийг зөөлрүүлэх, өнгөлөх, савлах, шошголох зэрэг шат амжилгууд явагддаг бөгөөд Монголын анхны сойзны үйлдвэр нь өдөрт 30 мянга, сард 300 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Айден брендийн шүдний сойз нь Монгол хүний шүдний бүтцэд тохирсон Япон технологиор Монголдо үйлдвэрлэсэн эмчийн зөвлөдөг сойз юм. Дэлхийн стандарт Монгол хүний шүдний онцлогт зориулсан үйлдвэрлэл гэж Ашид баялаг компанид үйлдвэрлэл гэж байгаа байхгүй. Яг Монгол хүний шүдэн тааруулаад үйлдвэрлэл хамгийн гол. Энэ шүдний энэ үсмэс нь жижиг байдаг тэрнтэй холбоотой. Та шинэ өдөрт хэдэн удаа шүдэ аваад үгүй? За би ч одоо доорож 3 удаа авах шүү дээ тий. 3 удаа. Тий. Тэг яг уул нь бол баг ядч нэг 4 удаа бас яг тэгэл бас муу л байна л да. Тэг доорож 4 удаа байх хэрэгтэй. Гэтэ би бол одоо тэгэл 3 байл ямар ч гэсэн л. Манайхан ч баг өдөрт нэг угаад хүмүүс байгаа шүү. Тий. Одоо ингээд хоёулын нэвтрүүлгийг яг ингээд бодсон чинь би ч одоо нэг чөтгөр аятай чихэр үйлдвэрлэгч. Та ч одоо шүдний дагин ингээд нөгөө нэг яг нөгөө аад юу хоёр дагин хоёр шиг сууж байгаа байхгүй тий. Чи юм уу чихэр үйлдвэрлээд ястай хүүхдүүдийг ингээд шүдийг алаад гэж загнуулдаг юм байхгүй юу? Тэнгүүд миний зүгээр яг жинхэнэ ингээд бодол болохоор тий.
хүүхдийн нөгөө аз жаргалтай нас чинь ингээд чихэр тодорхой хэмжээнд ингээд аз жаргалын адреналин бага насныг нь тэр амттай сайхан мэдрэмжээс нь бити хасаач эсрэгээр шүдийн сайн угаах ёстой гэдэг тэр нөгөө хандлагаар ингэж тайлбарладаг те сүүлдээ аргаа бараад ч байх те одоо нөгөө сахаргүй sugar free чихэр үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээ ингээд таны яг ингээд асуухын хүүхэд юу чихэр идэж болох юм уу болохгүй юм уу шүдийг ингээд зөвхөн чихэр ингээд цооруулаад байд юм уу ер нь яг яах ёстой юм бэ? Би яг чөтгөр юм уу яах олон улсад одоо бүр батлагдсан аргууд байдаг. Чихрийг бидээс бас 100% харж болохгүй шүү дээ тий. Одоо ингээд бас тэр чин аз жаргалыг бас ингээд хүнээс булгааж авч бас болохгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо яг 7 хоногтой яг скул ингээд яг тодорхой өдрийг гаргаад өнөөдөр бол яг чихрийн өдөр гэд яг тодорхой өдөр гаргаад тэгээд тэнд нь хүүхдийн сэтгэлийн хандлан идүүлэх хэрэгтэй. Тэгээд идүүлснийхаа дараа шүдийг угаалгах. Ийм л би процессыг би хэлнэ. Нэг өдрийн турш 8 чихрийг 8 цагийн одоо нөгөө нэг зайтай ингэж идснээс эрүүл мэндийн хувьд бол 8 чихрийг бөөгнүүлж агаад 1 цагт идэх нь илүү эрүүл мэндэд одоо нөгөө нэг сайн гэсэн. Ер нь бол идэж болно. Гэхдээ шүдээ маш сайн угаах хэрэгтэй. Гэхдээ ингээд үргэлжлүүлээл өдөржингөө идээд тахсгүй. Эцэг эхнэр ингээ юу гэж бодоод идэг юм бэ гэхээр энэ бол нэг амар давшгүй заавал туулаад өнгөрөх ёстой. Хүүхдийн шүд заавал цоорох ёстой гэдэг ойлголттой жоохон байх гэдэг талтай. Тэгэхээр энэ нь уул нь бол тийм ч амар хүнд асуудал биш байхгүй юу? Яг та хэд маань сайн анзаараад ингээ яах юм бол за би ч гэсэн өөрөө маш завгүй ээж те манайхан 3 насны 3 бага насны 3 хүүхэдтэй тэгэл яг одоо ингээд яг хүүхдийн шүдийг барьж аваад те нэг аль нэг өглөөд юм уу оройд юм уу мэдээс бүгдээрээ л өглөөд амжихгүй байгаа шүү дээ те оройд нэг барьж аваад яг ингээд би яг хариуцаад шүдийг угаагаал өгч хэл юм болоод эсвэл яг үнэхээр биднээс завгүй байгуул яг ингээ харж агаад хяналтанд донд за чи угаасан уу гэл тэгээд 7 хоногт нэг ингээ барьж аваа хүүхдээ ингээд хэвдүүлж агаад амын ангаалгаж агаад шалгачих хэрэгтэй байхгүй. Одоо яг би бол айдент шүдний сажиг бүр хэрэглээч гэж эцэг их нартай зөвлөн яагаад гэвэл энэ маань болохоор яг стандартын хувьд бол хүүхдийн шүдийг цоорлохгүй тулд бүтээгдсэн шүдний сож. Тэгэхээр яг ингээд шүдний сожоор ингээд заавал оото биш. Оогүй ч гэсэн зүгээр хүүхдийн шүднүүдийг ингээд бүтэн ингээд тойруулаад ингээд угаачих. Тэгээд шалгаад угаацсан тохиолдолд хүүхдийн шүд цоорохгүй байх бүрэн боломжтой. Урчинд сэргийлж болох хамгийн бас нэг номерын өвчлөлтүүдийн нэг байхгүй юу? Тэгэхээр тэрүүн дээр ингээ маш сайн анхаарчих юм бол болохгүй л юм л да. Айдент шүдний сожиг бол хүүхдүүд дээр бүр заавал хэрэглэх хэрэгтэй гэж би хэлнэ. Яагаад гэвэл одоо яг зах зээл дээр байгаа шүдний сожнуудын өсний хэмжээ, татварлаг чанар, дээрээс нь толгойн хэмжээ гэдээ яг стандартад таарахгүй байгаа. Хэдийгээр эцэг их нөгөө хүүхдтэй анхаарад одоо шүдний сожийг авч өгөөд за зарим хүмүүс хяналттай угаалган, зарим нь хяналтгүй угаалган тий. Тэгээ янз байгаа боловч яг тэр сож нь бас нөгөө нэг стандарт хангахгүй болохоор хүүхдийн шүд цоороод байгаа гэж би яг үзэж байгаа. Тийм учраас айдент шүдний сожоор шүдээ бүр заавал угаах хэрэгтэй. Яг гэж би одоо бүр үнэхээр зөвлөмөр байна. Хүүхдүүд ингээд ханиа төрдөө штэ. Тэнгүүд чи биднес нөө антибиотикээр ингээл бөмбөгдөөл хүүхдээ эмчилж авах гал ингээл тэгэхэд бас нэг тэнцээ юм жижигхэн тэтэлний юм нь юу вэ гэхээр шүдний сожийн салхивстай. Тэ эн чинь нөгөө стрептококкийн халдвар малдвар өшөө дамжсан байдаг биднес байж байдаг. Тэгэхэд чинь биднес нөгөө нэг халдвар дамжуулагч юуг нь хэрэглээд байгаа мөртлөөрөө нөгөө антибиотика дахиад хэрэглээд. Үгүй харин тийм биш дээ. Хүүхд чинь ханаа дөрөв шууд сойзын солихно биш үү манайхаа. Айдентийн Монгол сойз хэрэглэх нь байна шүү. Альвэ зүйлийг чанартайгаар чин сэтгэлээсээ тууштай хийх нь айдент брендийн үүсгэн байгуулагч Ануударын ажил болон бизнестэй баримталдаг гол зарчим болохыг тэрээр онцолсон юм. Баялаг бүтээгч гэдэг нь бол эх орондоо одоо зөв зүйтэй юм хийж байгаа тий. Дээрээс нь одоо
одоо эх орныхон хөгжил дэвшилд ингээд тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн хувь наймраа чин сэтгэлээсээ оруулж эх оронч үзэл гаргаж байгаа. Тэгээ үйлдвэрлэлийг ялангуяа хөгжүүлж байгаа хүмүүсийг бол би баялаг бүтээгч гэж харж байгаа. Яагаад гэвэл гадагшаа гарч байгаа тэр их мөнгийг биднес чинь нөгөө нэг уулаар хаагараал мөнгө олдог те. Тэнгүүд чинь тэр мөнгө олсон бүх мөнгө гадагшаа гаргаад өөрснөө нөгөө нэг хоосон суугаад байдаг. Тийм жоохон хоосон ч байх үү те. Одоо нэг тийм эдийн засгийн хувьд бол тийм хүчтэй биш байгаа те. Тэгэхээр тэр нөгөө нэг нөхцөлийг одоо зогсоохыг эргэмзэлж байгаа. Тэр хүмүүсийг би бол баялаг бүтээгч гэж хэлнэ. Одоо таны ард ажиллаж байгаа энэ олон хүмүүс те бүгд л одоо таны нуруунд дээр явж гин гэсэн үг шүү дээ те. Энд ч одоо хичнээн түүний амьдралыг авч явж байгаа хүүхдүүд байна те. Одоо бас үйлдвэрлэгч хүн болохоор зовлонгийн их ойлгох юм аа. Яг хүний нөөц хэцүү, хүнийг ажилуулах хэцүү гэл ингээл одоо бүр ингээл ам дамжсан юм шиг ингээл ярианууд өгдөө шүү дээ те. Монгол хүнийг ажилуулах илүү амархан гэж боддог. Яг үнэндээ монгол хүн өөрөө нөгөө нэг чадвар сайтай. Яг ингээд альва юмнаас ингээ хөдөл одоо нөө флексибл байх, альва нөхцөл байдлаас ингээ гарах чадвар айгүй сайтай, менежмент айгүй сайтай хүмүүс ахгүй юу? Ер нь бол одоо нэг хинч байсан хамаагүй. Тэгэхээр яг тэр хүмүүсийг яг зөв одоо удирдлагандор ингээл байлгах юм бол маш бүтээн сайтай хүмүүс гэж би дотроо боддог болохоор бас энэ хүний нөөцөн дээр тийм бодолтой захирлууд олон байгаасаа л гэж битээ тэрнээс стресстэйсэл гэж боддог юм да. Энэ ингээд сойд жишээ нь одоо ямар үнэтэй зарагдах вэ? Одоо биднээс аль хэрэглэгчийн гар дээр бол нэг 6,000 төгрөгөөр л ачаасаа гэж бодож байна. Ачуулж байгаа тийм дэлгүүр одоо хаагур зарагдаж байна. Номин ба бүхэл сүлжээ дэлгүүрүүд дээр тэгээ CU JS25 гэд тэгээд 8 нэрийн дэлгүүрүүд байна. Ийм гайхалтай сойж Монголдо үйлдвэрлэж байна. Одоо би бүр нэвтрүүлгийг хөтлж байгаа завшааныг ашиглаад хэлмээр байна те бүр үнэхээр энэ бол ингээд бүр гайхалтай бүтээл байгаа хгүй юу. Тэгээ ингээд би бүр танаар үнэхээр бахарч байна. Баярлалаа. Гайхалтай сайхан одоо үйлдвэрлэгчтэй, гайхалтай мундаг эмчтэй ярилцах маш таатай байлаа. Тэгээд одоо үндэсний үйлдвэрлэлийн ийм гайхалтай сайхан шүдний эрүүл мэнд, хүний эрүүл мэндийг одоо бүрэн хангасан Японы технологиор үйлдвэрлэгдсэн энэ сайжиг Монголдо үйлдвэрлэж байгааг ярихад, танилцахад үнэхээр бахтам сайхан байна. Тэгэхээр Монголдо үйлдвэрлэж байгаа тэгээд дотоодын бүтээгдэхүүнийг хөгжүүлснээрээ биднээс одоо Монголдо мөнгө авч үлдэх бас нэг боломж нь болохоор одоо ганцхан өөрийнхөө эрүүл мэндийг дэмжихээсээ гадна бас биднээсээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа болохоор та бүхэн бас яг Монголдо үйлдвэрлэж байгаа эмчийн зөвлөлтөг соёжийг ингэж авч хэрэглээрэй гэж би уриалмаар байна. Ингэснээрээ та бүхэн маань биднээсийн үйл ажиллагааг бас шууд утгаараа дэмжих бас нэгэн маш том боломж юм шүү гэж хэлмээр байна. Энэ удаагийн баялаг бүтээгч нэвтрүүлэгт маань одоо урилгын хүлээж авч оролцсон танд маш их баярлалаа. За юуны өмнө энэ төслийг санаачлагч баялаг бүтээгч одоо нэвтрүүлгийг анхлан санаачлагч одоо даваа аяр зөвлөгтөд талархал илэрхийлмээр байна. Хөдөлмөрлөж байгаа хүн бүр баялаг бүтээгч юм. Монгол улсын соёлын говьяд зүтгэлтэн доктор профессор Чимэд Оржийн даваа баяр. Маш олон жижиг дунд үйлдвэрлэгч, үндэсний үйлдвэрлэгчийг алдаршуулах энэ ажил одоо маш олон жилийн хугацаанд явагдаж байгаа. Үнэхээр талархууштай. Дээрээс нь маш том үр дүнтэй байна. Жижиг дунд үйлдвэрлэл ямар байдгүй, баялаг бүтээгчид ямар зовлон жаргалтай байдгүй талаар одоо ярихад, таниулахад өнтэй хувь нэмэр оруулсан одоо энэ нэвтрүүлгийг санаачлагчтай одоо талархал илэрхийлье. Үнэхээр одоо амаргүй цаг үеийг туулж байгаа, сайхан зүйлч байна, саар зүйл үзэж байна. Өнөөдөр манай баялаг бүтээгч нэвтрүүлгийн одоо зочин хөтлөгчөөр ажиллаж явах явцад Ident брендийн үндэсний үйлдвэрлэгч одоо сайз үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэртэй танилцахад маш сонирхолтой байлаа. Ялангуяа эмч хүн, шүдний эмч хүн өөрөө энэ одоо сайз үйлдвэрлэх болон одоо
шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх гол суур үзүүлэлт болсон шүдний сайзыг Монголдо үйлдвэрлэж байгаа энэ үйл явцтай танилцах нь үнэхээр багтам сайхан бас их одоо ирээдүйтэй гоё бизнес байхаар харагдаж байна. Тэгээд энэ одоо брендинг үүсгэн байгуулагч ануудаар захиралдаа цаашдын ажилд нь маш том амжилт хүсье. Хамт олонд нь одоо хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийг хөтлөх боломж олгосон баялаг бүтээгч одоо нэвтрүүлгийн хамт олондоо талархал илэрхийлье.